Дархуул аймгийн Хуванцар хог хаягдлаа ангилан дахин боловсруулж Хуванцарын хаягдалгүй аймаг болохоор зорж байгаа илээ. Энэ хүрээнд Дархан сумын спортын ордон өнгөрөх оны сүүлээс эхлэн Хуванцар хогоо ангилан тушааж 5 сарын хугацаанд нийт 500 кг Хуванцар хог хаягдлыг тушаажээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар 180 кг Хуванцар хог тушааж байгууллагын төсөвт 70 гаруй мянган төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. Төвлөрсөн төсвийг байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулж байна. За 1 сарын 27-ны байдлаар 122 кг-ыг тушаасан байна. 3 сарын 28-нд 74 кг-ыг, 4 сарын 8-нд 120 кг-ыг, 4 сарын 27-нд 200 кг-ыг одоогоор тушааж байна. Спорт салбар болохоор Хуванцарын хог хаягдал маш их хэмжээгээр гардаг. Бид энэ асуудлыг өнгөрсөн оны сүүлээр шийдэж TML компанид Хуванцарын хог хаягдлаа нийлүүлээд 4 дахь удаагийн нийлүүлэлтээ өнөөдөр хийж байна. За өнөөгийн байдлаар 4 дахь удаагийн ачлалтаа хийлгэж чинь энэ ойролцоогоор 500 кг Хуванцарын хог хаягдлыг тушаагаад байна. За нэг удаагийн тушаалт маань дунджаар 100 кг орчим болж байгаа шиг байна. Энэ килограмын 400 төгрөгөөр авдгийг. Ойролцоогоор 200 мянган төгрөгийн төвлөрөл үүсээд байна. Өмнө Хуванцарын хог хаягдлаа ерөөсөө нэг л хайдаг байсан. Энэ оны сүүлээр манайх хог хаягдлаа ядаж 2 төвшөнд ялгаж хаяа гэсэн зорилго тавьсан байна. Тэгэхээр манайх ер нь жилд 700 кг хог хаягдлыг төвлөрүүлээд дахин тушаах тийм тооцоотой байгаа. Дархуул аймагтаа хамтран ажиллагч TML хариуцлагатай хувьцаат компани нь төр хувийн хөгжлийн байгууллагуудын сард дунджаар 8-9 тонн хуванцар хаягдлыг төвлөрүүлж байна. Төвлөрүүлсэн хуванцрыг Дархан сумын хөтөл хороолт барилах хүлээн авах цаг төвлөрүүлж дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд петник гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг цуглуулан дуудлага өгөх боломжтой бол 1 кг хуванцрыг 400 төгрөгөөр худалдан авч байна. Төрийн байгууллага хувь байгууллагч аягүй идэвхтэй сайн өгж байгаа. Сардаа манайх ямарчсан 8-9 тонныг ер нь дунджаар авж байгаа сарынхаа. Тэрнээс илүү авна гэж одоо бүх уриалга, сургууль, соёл, албан байгууллага бүгдээр уриалга явж байгаа. Айгүй тийм идэвхтэй хуванцар сав өгж байгаа, ангилж байгаа. Ер нь ажлын 5 хоногийнхоо 3 хоногт нь бол тойрцоглуулж байгаа. Тий, 2 хоногт нь бол ажил дээр ажиллаж байгаа. Ер нь л тэгээ байнгын дуудлагаар хүмүүсийн дуудлага өгсөн байгууллагууд бол ажлын 5 хоногт бол өглөө 8-аас 25 хүртэл явж байгаа. Төлөвлөсөн өгөө ерөнхий хөтөл хорооллохоо цэг дээрээс пресслээд ангилж ялгаж пресслээд тэгээ Улаанбаатар хот руугаа явуулж байгаа. Тэгээд нөгөө түүхэд гялгар уут муутуудаа хуванцраараа юу их ёстой тэр бүгдгээ дахин үйлдвэрлээд гаргаж байгаа. Манай Дархуул аймагт бол одоо явууламжаа 2 байгаа. Тий, 2 байгаа. 8 ажилчтай одоогоор 8 ажилчтайгаа 2 байгаа. Ээлжилж ингээ хуурлаа ажиллаждаг. Нийт ялгаж малгачтайгаа нийт 12 хуулаа байгаа. Өнгөрсөн онд Дархуул аймгийн хэмжээнд нийт 90 тонн хуванцрыг татан авч чадсан нь манай аймагт гарч байгаа хуванцрын хэрэглээний 20 орчим хувь юм. Энэ жил уг ажлын үр дүнг ахиулан 40-46% хүргэх зорилготой байгаа лээ. Ус ундааны хуванцрын хаягдлын 40 орчим хувь нь хөдөөр нутгаас бүрддэг байна. Иймд аж ахуйн нэгж байгууллага болгон иргэд та бүхнийг хаягдал хуванцар саваа дахин боловсруулж, байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулж, хуванцраа ангилан хайхыг уриалж байна.